За өнөөдрийн хичээл бол жишээ бодлого. За ямар жишээ бодлого гэвэл хоёр төрлийн жишээ бодлого. За атуудын жишээ нэрлэг хэрэгжин дээр дамжуулсан хоёр мастер видеоны ялгаатай бол за мэдээж их талбараа хөдөлгөөн. За энэ бол атуудын жишээ нэрлэг. За нөгөө тохиолдолд болохоор хоёр мастер видеодыг энэ том юм. Хооронд хугацаа тавгаад энэ x хүчээр үүсэж байгаа. Энэ хөдөлгөөний хурцлыг бол за энэ утасны татах хүчийг бол гэсэн юм бодлоо. За эндээс яаж бодлоо гэж. За эхлээд бид нар яг гэхээр энэ жижиг мастер, энэ том мастер гэх энд үлдэх процент өгсөн. Юуныг өгөх. Тэгэхээр ийшээ татах учраас энэ бол хамттай юм. За энэ утас сонгохгүй бол яг гэхээр энэ ямар зарим хөдөлгөөний нөөцний ижил зарим байх учраас энэ хоёр хөдөлгөөн ижлэх гэж үзсэн. За тэгвэл энэ дээр бид ихэд үүсэх хүчнүүдэд үүсэх. За тэгэхээр ямар хүч үүсэх вэ гэхээр за энэ хүнд хүч mg. За энэ хүч үйлчлэн за доороос нь реакц буюу нармах хүч. Тэшээ энэ. Тэгээд энэ бид ийшээ хүч үйлчилж байгаа. За утас яаж авч энэ бидийг утас хоош нь чагаж. Тэгээд T(x). За эндээс өөр яг үгээр ийшээ хөдөлж байгаа учраас үлдсэн хүчний чиглэл босч байгаа бол эсрэг чиглэл гэдэг. Тэгэхээр эндээс юу авах вэ? Ийшээ үлдэх юм гэсэн. За энэ тэмдэглэл үлдэх хүч биш. Тэгэхээр энэ бид хэдэн хүч үйлчлэх гэхээр 1 2 3 4 5 хүч үйлчлэж. За энэ бид хэдэн хүч үйлчлэх. За энэ бид татж байгаа хүч маань юу юм гэхээр энэ бол ийшээ утас чанар. За утас чанар. За тэгэхээр энэ мастер бид учраас үнгийн хүч байгаа. mg. За дээрээс нь реакц хийж байгаа. Тэгээд ийшээ улсч юм гэж үзэх учраас үлдэм хүч гэж хэлсэн сэрэж хэлдэг. За. Тэгэхээр бидний хуулиас бие түүжлэг хүчнүүдийн нэг тэнцүү яа. Эсний юм бол тэнцүү байна. За тэгэхээр үүсэх хүчнүүдэд үүсч юм бид 1 2 3 4 5 хүч үүсэж байна. Энэ хүчнүүд техник mg f тэгээд тэнцүү том мастер бит агс хурцтай хөдөлгөөн гэж. За энэ хөдөлгөөний хурцлага бол юм шиг. За тэгвэл бидний энэ координат систем сонгож байгаа. Автодрош багчаас B шиг чиглэлийг B шиг чиглэлийг гэсэн x-ийн дагуу y-ийг утгах. Тэгэхээр энэ y бол энэ сүрэг гэсэн үг. X-ийн дагуу. Y-ийн дагуу бол энэ y-ийн сүрэг. Энэ x-ийн дагуу гэхдээ сүрэг. Тэгэхээр энэ дээр хэлбэл y-ийн дагуу ямар шүү дээ. Тэр бүлтийн энэ y-ийн дагуу биш x-ийн дагуу учраас энэ тооцохгүй. Энэ бас тооцохгүй. mg айныг дагуу бай. Мэдээж доош чиглэл учраас сүрэг юм. mg сүрэг f хүч x-ийн дагуу тооцохгүй. энэ y-ийн дагуу байна. Тэгэхээр нэмэх нь дээшээ байгаа учраас нэмэх дараа нь тэнцүү. За энэ хөдөлгөөний чиглэлд хөдөлгөөн байгаа. Осоо чиглэлүүд y-ийн дээшээ доош хөдөлгөөн байхгүй учраас энэ хурцлалыг дэг үзэж байна. Нэгсний аа гэж боддог. Ax A-ийг бодох байх шүү дээ. Тэгвэл B-ийн хурцлал хөдөлгөөн байх учраас энэ тийм болчихвол би A-ийн хурцлалыг AX-тэй зэвсэг үзэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол тийм байна. За X-ийн үед үзэх юм бол үйлдэл бол X-ийн үед байна. За гэхдээ эсрэг чиглэл сонгож авсан чиглэл эсрэг байгаа учраас бас таавна. Тэгээд тэн бас зөвхөн
F энийг хэлэх болно. За ингээд энийг бичлээ. Энэ бол Y-ийн дагуу, энийг X-ийн дагуу. Тэгээд тэнцүү M мастабит AX-ийн дагуу үзэлтэй байна гэсэн. Гэхдээ AX утгатай бид A-та тэнцүү гэсэн учраас энэ AX-ыг бид AX болно гэсэн. За энэ бол нэгдүгээр бичлэлд бол үрд хүчнүүдийн бичлээ. Дараа нь Y-ийг бичлээ. За хүүхдүүд энэ дээр хэлж байгаа. Тэгэхээр вектор хэмжүүрээр бичээд дараа нь энд бол дандаа векторыг бичиж яваад. А тэгж болохгүй. Энд бол чиглэлийг тооцсон учраас энэ бол одоо скалар хэмжүүрүүдийн бол тэгшдэг болчихно. Бидний бодлого болгох ёстой тэгшдэг бол энэ тэгшдэг. Энэ бол оглоо. Энийг сайн хэлж байна. Дараа нь энэ бичлэг үүсгэх хүчнүүд дээр. За энэ бичлэг болохоор T2 EG үрэлт. За энэ мэдчих. Энийг хэлж. За ялгаатай тийм үү гэж үзсэн. За. T2 дээр нэг юм N2 мөнгөн NG мөнгөн A-т тэнцүү жижиг юм астабит AX утгатай. За энэ бол яг хурцлын ижлэхэн учраас би AX утгатай гэж. За. Бас Y-ийг хэлэх үзье. Y-ийг хэлэх юм. T2 маань Y-ийг хэлэх биш X хэлэх байна. Тэгэхээр бичлэггүй N2 Y-ийн дагуу байна. Дэшгээ байна. Тэгэхээр энэ Y-ийг хэлэх даа. NG Y-ийн дагуу байна. Тэгэхээр сүүлд хэлэх даа. Үрэлт 2 маань X-ийн дагуу Y-ийн дагуу байхгүй. Тэнцүү бас яг тэр одоо идэвхтэй. Босоод хэлэх юм хөдлөхгүй учраас энэ хэлдэг. За хэвтэж хэлбэл энэ T2 ийшээ оочсон. Y-ийг болно. Энэ байхгүй, энэ байхгүй. Яг үрэлт ийшээ оочсон. Сүүлд хэлдэг болно. Тэнцүү бас л яг энэ тэгээд ижлэх учраас энэ А гэж байна. Буулгал А гэсэн юм. Гэтэл А X гэдэг зүйлээс А асууж байна. Тэгэхээр бид тэр бодлого тэгшдэг маань үсэн тэгшдэг бол ийм гарчиж чинь. Тэгээд энэ гарчиж байна гэсэн. За ингээс бид нар үргэлж гэдэг маань юу гэж. Үргэлж гэдэг маань бол үргэлжийн концептыг үүсгэн энэ одоо энэ бид ямар гадаад харилцан чинь тэрний харилцан үйлчлэг хүч байх хэрэгтэй буюу энэ бол реакц гэж байна. За тэгэхээр энийг санаад үлдэх хэмжээг олох. Тэгвэл эндээс нэг олох гэсэн. Нэг юм утгатай зурж байна. Жижиг хэмжээ гэсэн. А эндээс хоёр нь бас жижиг хэмжээтэй зурж байна. Тэгэхээр хэмжээг олоод биш нь олж юм бол үргэлж чинь ингээд юуник нэг авах хоёр болох. Бас U2 M2. За эндээс шууд N-ийг нэмж авч ийш харуулаад U NG гэдэг маань үлдээ хүч болно гэж санаад шууд ийш харуулаад авчиж. Тэгвэл хасах U1 NG хасах T1 F тэнцүү N А. Энэ болно. Нөгөө тохиолдолд энэ хавар бид хэмжээг авчихлаа. Тэгээд энэ бодлого дэш гарах юм бол T2 асан U2 G тэнцүү юм аа. За энэ систем төрлөختөө. Тэгэхээр энэ хоёр уцаа хадгалсан TNT хоёр ч нэг үслэг нүүрний 3 дахь хэлсээр энэ үслэг болгоод тэнцүү болж байна. Чиглэлээр ялгаатай тоон хараа юм байна. Дунд нь мастер бит ороод байна. За тэгвэл энэ хоёр төрлийн нэмжин энэ хоёр гарч ирсэн юм. За тэгвэл F-с хасах нь энэ хоёр болоод тэгээд энэ нийлбэр байна гэсэн үг. За тэгээд нэмсэн үг юм байна. Нэг авч энэ чинь F эрэг G сын 2 G хэцүү
тэнцүү. За тэгэхээр G калц гарч ийн, юм G калц гарч ийн. Тэгэх юм бол тоон юмас хасан жижиг юм, юм юмас энэ гарч байгаа чинь тэгээд энэ юм тоон гэдэг чинь А гэж болно гэсэн үг. За эндээс болж юм 100 ньютон энэ чинь 1 энэ чинь 10 ингээд бодвол энэ чинь 10 нийлбэр нь 5. Тэгээ бодвол 100-аас хасах 50 ньютон 50 ньютон ингээд 5 тавахаар хаш 10 метр секунд гэдэг. За энэ олсоохоо бид нэр энэ бодлоод энэ тэмдгийг нөөцөд гаргаж байгаа юм. Тэр зүйл нь зөвхөн энэ хатар энэ юу хоёр энэ чи. За энэ жижиг юм чи төгөлөр 2 үрж нь 20. За энэ чи төгөлөр бас 20. Орчмын ингээд 40. За бид энэ юм ингээд усны татварч болон орцоглох болно. За тэгэхээр бидний гол бодлого бодох гэж байна. Энд. За. Тэгээ үлдээ хүчний чиглэлийг бид тооцсон. Хөдөлгөөний чиглэлийн эсрэг одоо болсож байгаа. Давшаа тохиолдолд давшаа хөдлөө хотолтой машин өөрөө цуцлж байгаа. Хөдөлгөөний даавар. За. За одоо энэ автобус юм шиг. За энэ маст бол арай их 6 кг, жижиг маст 4 кг гэсэн. Тэгэхээр энэ хэрэгжүүл ингэж ирэх гэсэн үг. Тэгэхээр энэ биеийн бодлого баашаа энэ биеийн бодлого дээш байгаа гэсэн үг. За энэ бүс төгснүүд үзэр энд гүндийн хүч байна. Том чи. За энд утасны татварч. Тийм. За өөр хүч үүсдэг. За энэ утас ингэж татчаад энэ хэрэгжийг энд доош нь. Тийм. Тийм гэж тэгж. Тийм гэж тэгсэн үг татна. Хэрэгжийг доош нь. За энэ бит юу татах гэхээр утас дэш. Тэгэхээр хоёр гэж татна. За энд юу хийж тийм. Тэгэхээр хэрэгжийг хоёр талаас нь утас татчих байгаа юм шиг болно. А хэрэгжийг байранд одоо дээрээс дээшийг юу гэж энэ утас татчих юм. Таахнаас энэ хэлтэй. Тэгэхээр яг таахнаас хэлж байгаа энэ хүч болоод энэ утасны татах хүч болж болно гэсэн. За энэ утасны татах хүч тэгээд зүйл нэг зүйл юм. Яг хоёр зүйл байна гэсэн. Нийлбэр дэхтэй тэнцүү. Яагаад нийлбэр дэхтэй тэнцүү гэхээр энэ хэрэгжийн мас бол одоо маш бага тэттэй тэнцүү. Тэр өнөөдрийн байрны эргэлт хөдөлгөөн гэдэг чинь тул ийм гэхээр масантик тэгэхээр хийдэж байсан энэ ерөөсөө нийлбэр дэхтэй тэнцүү байна л гэсэн. Тэгэхээр эндээс бол юугаар тэр чиглэл хөдөлгөөний доошоо ирэх гэж байна ба энэ хоёр ирэх нэгэн сүрэг болно гэсэн. Оё энэ нүүд шахах. Тэгэхээр энэ бол баацаас үеийн бол ханаас татж байгаа хүчний хэмжээ гэдэг. Бид тэгэхээр тэр хоёрыг олж иж энд таасан самурчил татж гэдгийг олно гэсэн үг. Тэгэхээр бидэрт бол одоо энэ өвчний хөдөлгөөн хамаагүй. Бидэрт юу хамаагүй гэхээр энэ бид энэ хүч хөдөлгөөнөөр доош харах судалтай байна. За тэгвэл үүний хөдөлгөөнөөс би бүлэх хүчнүүдийн нийлбэр нь тэнцүү 8 аа. Тэгэхээр тийм дээр энерги тэнцүү 8 аа. Тэгэхээр бид доош чиглэлийг эрг авч үзэх юм бол энэ нэрийг энэ сүрэг ийм жирэг тийм сүрэг тэнцүү Агийн чиглэл доош очиж энэ дээр бас ирэх юм гэсэн. За тэгвэл энэ бидэд ямар хүч болж байна? Энэ бидэд
T2-оос татчих бас өнгийн хүч байна. Ашигаа ийм хүч. Тэгэхээр энэ хоёр хүч бас адил. Гэтэ хурдталны нэмэр дээш байна. Тэгээ бодох юм бол T2 нэмэх ийм G тэнцүү А. За эндээс бид дээшээ чиглэл сөрөг байгаа, доош чиглэл. Тэгэхээр бит бүрүүдээр бид тус тустай координат буюу одоо чиглэл сонгож болно. Эсвэл нэг чиглэл сонгож болно. Яаж бодож болдог. За тэгвэл би энэ дээр бол нэг чиглэл сонгоод авчих. Тэгэхээр би доош чиглэлийг Y гэсэн, энэ дээр ч Y, энэ дээр ч доош чиглэл Y гэсэн. Тэгэхээр T2-ын сөрөг ийм жиглэл. Одоо хурдтал хаашаа. Хурдтал дээшээ байгаа учраас сонгож авсан чиглэл хийсэн учраас хурдтал сөрөг. Тэгэхээр хасах A А гэсэн. За эндээс би энэ хоёр тэгшлийг авъя. Энэ хоёр тэгшлийг одоо бодох юм яаж бодох гэж. За тэгэхээр би энэ доор үзэж чинь энэ G-гээс хасах нь T2 хэцүү хасах юм. Энэ хоёр тэгшлийг бодох гэсэн. За би эндээс нэг хасаад өгвөл энэ хасах болоод T1 рүү гарчихна. Яагаад гэвэл энэ үуч маск учраас энэ ингээд нэг утас байгаа. Тэгэхээр энэ утас энэ утасны татгууч хоорондоо тоо утгаараа тэнцүү. Чиглэлүүд бол ялгаатай өөр юм. Тэгэхээр тоо утгаар бол ямар тэнцүү нэг утас. Бонд нь мастер бид ороод тохиолдолт. За тэгээд хасах юм энэ хоёр байна тийм ээ. Тэгвэл энэ хэсэг жижиг G за хасах энэ хасгаар үзүүлэх нэг болно. За эндээс хаана гэдэг хэсэг байх юм бол хайнгаа. За энэ юм бол 6 ингээд 2 болно. 20-ыг 10 тоохоор 2 мэтрсэх болоод таталтаа. За тэгээд утасны татгуучийг олох юм бол интернетээс яаж энэ хоёрыг ийш нь олох юм бол тэгээд энэ юм аа энэ G энэ авах гэсэн. За энэ юм G болж байгаа 4 40. Тэгээд энэ юм 4 2 48 Нэг зүйл гэсэн. За өөрөөр бид зүгээр нэг амархаар сэтгэж болдог. Амархаар юу сэтгэж болдог вэ? Энэ хоёрын ирүүчнээ байхгүй нэг зүгээр төсөөлөх юм бол энэ одоо чинь яг энэ бодлого шиг сэтгэж болох юм бол энэ шиг энэ том хэмжээс үүсэж татаад энэ хоёр уцаа болгоод тэгээд энэ шиг жижиг хэмжээс үүсэж татчих. Ийм бодлогоо зүгээр төсөөлж болж байна. Тэгээд энэ уцаар ингээд татж байгаа учраас яг хөө энэ нэг систем байх гэж зүгээр төсөөлөх бол ингээд цуг хамттай. Энэ манастай, энэ том манастай. Энэ шиг татж байгаа учраас том юм чи. Энэ шиг татж байгаа учраас жижиг юм чи. Систем байх гэж төсөөлөх ингээд хүч. Хүчнүүдийн нийлбэр. Хүчнүүдийн нийлбэр гэсэн. За энэ чиглэлийг биелэх чинь тэгэхээр би шиг татдаг болно. Тэгвэл энэ G-гээс хасах жижиг юм. Энэ хүчнүүдийн нийлбэр тэнцүү A гэдэг чинь нийлбэр бас систем байна гэж. За энэ хүн маркер бол A шиг ч юм уу бид хэлбэрчил болж байна. За ингээд А гэдэг болчих юм бол нууч. За энэ хүн бодлоо. За тэгээд аагаа олчих юм бол аагаа шиг ингээд тэгшлэгийг бодоод T2-оос хасах юм G тэнцүү юм байна цагаас эндээс T2 тэгвэл энэ G юм байна. Тэгэл аагаа гэж бодчих юм бол T2 авах гэсэн. За энэ хатуудыг биш юм ингэж хэлбэрчил бас бодож болдог. За ийм хумаар бол
Өдрөөр өнцөг ашиглав. Дараагийн жилүүд дээр бол өнцөг ашиглан реакцийн хүч. За тэгээд үлдээ үж хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг талаар үзнэ.